За бүгдээрээ сайхан амар цоосон уу. Өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж байна. За тэгээд хэдүүлээ мэдээгээ эхлэхээс өмнө ерөөдөө бол анализ руу шилжээд орчих тийм ээ. За эхний биткойн ерөөдөө юу болж байна? Биткойн доминанс юу болж байна гэдэг талаар тий. Тэгээд альцсан индекс бас тий ямар шүү шатанд явж байна. Ер нь хизээ зарах уу, яах уу их үгээ те. За альцсан индекс ерөнхийдөө бол тодорхой хэмжээр өссөн харагдсан 51 гарсан байна. За 51-ээс өмнө нь ер нь 51 руу орж ирээд яадаг байсан бэ гэхлээр багахан хэмжээний correction ер нь бол 60 дээрээс те 60-аас 50-ийн хооронд бол явагддаг. За өмнө бас энд харах юм бол те энд бид нар бас 46 нэг 50 46 50 руу дөхөж гэдэг юм 48 руу дөхөд correction бол болж байсан. За одоо яг өмнөхшгөө тиймэрхүү үйл явдлууд бол давтагдаж байна тий. Хэрвээ хэдүүл харах юм бол эхний импульс өсөлтийн импульс бол хүчтэй орж ирсэн харагдаж байна. За эхний хүчтэй импульс хөдөлгөөн мэдээж хэрэг бол correction хөдөлгөөнтэй цуг давцаж орж ирэх ёстой гэж. За биткойн D дээр хэдүүлээ бас анхаарлаа төвлөрүүлье. Биткойн USDT дээр бас анхаарлаа төвлөрүүлье. За биткойн D дээр өдрөөр нь үзэх юм бол альткойнлууд бол нэлээ их мөнгө орж ирж байгаа боловч бидний яг хүсэн хүлээс альткойнууд бол хангалттай хэмжээний мөнгө бас төдийлөн орж ирэхгүй байгаа нөхцөл байдалд ажиглагдаж байгааг бол хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байхаа. За энэ дээр бол нэлээд хүчтэй уналт бол биткойн дээр бол явагдсан байна те. Биткойн ер нь бол саармаг хөдөлгөөнтэй. За альткойнууд бол бас саармаг. Ер нь бол хэдүүлээ өмнөх юунаас үзэх юм бол биткойн доминанс ч өөрөө нэлээд хүчтэй өссөн байгаа гэдгийг бол анзаарч харж болно. За тэгээд уналтын хувьд бол нэг үсрээд нэг 57 юм уу 58 9 руу очиод тэгээд тэндээсээ дахиад дэш нэ хөдөлгөөн ч гэдэг юм иймэрхүү явахыг бол үгүйсэхгүй. Эсвэл энэ шиг шууд хүчтэй доош нь унахыг ч бас үгүйсэхгүй. За 47 43 хавцаар орж ирэхийг бас үгүйсэхгүй юм байдал харагдаж байна. За биткойны ханш бол тогтцсон байгааг та бүгд харж байгаа. Тэгсэн хэрнээ доминанс нь бол унаад байна гэдэг бол биткойноос мөнгө гараад альткойн руу шилжиж орж байна гэсэн үг. За энэ дээр бол мэдээж этериум руу нэлээд хүчтэй орж байгаа болов гэж бодогдож байна. Тэгэхээр этериум руу нэлээд хүчтэй орсон нөхцөл байдал бол харагдаж байна тий. 2200-300-аас баруун $1000 өсөлт бол үзүүлсэн энэ нөхцөл байдал бол явагдажээ. За 5 өдрийн өнгөрсөн 5 өдрийн мэдээнээс товчхон дурдаад явчих юм бол тий биткойн хуучны халин бол биткойноор зарсан байна. За capitalization бол энд бол нэг хамаарахгүй. Ethereum-ыг World Live-аар яагаад Ethereum-ыг өссөн байгаа дээр нь авах гэдэг юм бол альцсан ирж байгаа болохоор эсвэл худлаа бид тэдийг Ethereum авахулж байгаад өөртөө зарах гэдэг нь. Experience Ethereum за энэ ойлгомжтой энэ их онц биш. За Калининградад Орос улсын Калининградад биткойн цахим мөнгийг хүлээн зөвшөөрч магадгүй. Tramzap Media за нөөц байгуулна гэж нэг одоо ерөөсөн онц биш юмнуудыг бол шууд алгасаад явдаг болно. American Express Bank of America болон Sandra Ripple-ийг ашиглахаар болжээ. Өнөөдөр халим 662 мянган ширхэг юуны буюу 6 сая доллартай тэнцвэж юуны гэсэлжээ. За Дональд Трамп үргэлж хоцордог болон ферээс зах зээлийг бол боож байна. Одоо бол тий орон сууцны үн бол хамгийн өндөр одоо хүүтэй байна. Орон сууц судалдаад авахд хэцүү байна. Жерем Паул хамгийн одоо тий Жо Байденгаас одоо 7 дор одоо ийм хүн бай гэдэг ер нь Дональд Трамп ерөнхийлөгч болсон цагаас хойш Жерем Паул руу аягүй их дайралтуудыг бол хийж байгаа. Фересийн бүх гишүүд адил тэнцүү одоо тий Америкийн нэгдсэн улсын хөгжил дэвшилт бол ингээд дайснууд юм эднэр гэсэн байна. А7 А5 актив гэнэ үү. За XRP-тэй холбоотой нэлээ одоо мэдээллүүд бол ингээд явж байгааг та бүгд харж байгаа. Чарльз Шваб өөрийнхөө хэрэглэгчнэрт биткойн болон этериум худалдаж авахыг зөвшөөрнө гэж байна. Дональд Трамп
Genius гэх юм уу? Genius гэх юм уу? Хууль батлагдсанаар аа за одоо ерөөдөө батлагдсан юм байна. Энэ хууль нь батлагдсан юм биш үү манайхаа. За тэгээд Genius хуулийн тухай ChatGPT-гээс асууя те. Genius хуулийн талаар товч мэдээлэл гаргаж өгнө үү? Одоо бүх юм хиймэл оюухантай холбогддог болсон шүү дээ би ч мөр. Баач их хүртэл бараг асуух басна агуур бастай. За Genius хууль гэдэг нь олон улс болон Монголын хууль эрх зүйн орчинд албан ёсоор танигдсан нэр томьёо биш боловч хэд хэдэн салбарт хэрэглэгдэх бол иймээс дараах хөлбөрүүд авч үзье. Оюуны өмчийн хууль Монголд хэрэглээ. За stable coinтэй холбоотой. Stable coinтэй холбоотой Genius хууль гэвэл юу гэж байна? Би энэ тодорхойлолтыг тулд Genius Act гээд stable гэдэг нь Америкийн улсын мөнгө хөрөнгө чадварлах крипто төлбөрөөс ерөнхийдөө бол stable coin-ыг те Америкийн нэгдсэн улсын мөнгөнд тэмдэгч шиг болгочихж байгаа юм шүү те. Үндсэн гол санаа хэн stable гаргах зөвхөн permitted payment stable coin issue буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа кредит корпорац OCC-аас баталгаажсан жижиг банкуд мужийн жижиг банкуд эднэргээ тэгэхээр чин stable coin-тэй холбоотой банк компаниуд чинь баг банкуудыг худалдаад авсан баг те эсвэл тодорхой хэмжээний банкнд шеэр буюу хувьцаатай байгуулав. Тэгэхээр тухайн банкын эрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах хэрэгцээ эднэр бүгд. Тэгэхээр энэ мэдэн дээр бас альткоинууд бас өсөж явахыг үгүйсэхгүй юм аа гэж. За coin гэдэг coin-ы хувьцааг нь ойлгохгүй. За халиунууд ашиг авч эхэлж байна. Тэгэд яг миний одоо байгаа coin-ы маань ханш ерөөсөө нэг амар явдаггүй гэдэг шиг те. Мөр хажууд нь бүр хэдэн он түрүү жилийн дундуур жилүүд Ethereum аваад идсэн бол өнөөдөр баг надад дээр байх ч байсан юм шиг санагдах юм. За тэгээд нэг иймэрхүү байдалтай зах зээл маань ингээ байсаар байна гэж. За анхаарал тавьж үзсэн та бүгдэнд нь баярлалаа. Өөр та хэдээс маань асууж тодруулах зүйл байвал премиум румд бас бичиж болно шүү.